Чипсний чип. Бас л үйлчлүүлэгчгүй өдөр. Уучлаарай үсчин мөн үү? Тэгэлгүй яг вэ хэмээн. Хотын хамгийн шилдэг үсчин миний би чипс үйлчлэхээр. Тэр талхны өсчний газар байна. Хөөе нэрээ тэнд ажилладаг ноён талх хамгийн мундаг үсчин гэсэн. Тийм ээ. Энэ дэлхийд өөр мундаг өсчин байхгүй. 2 сарын өмнөөс урьдчил захиалга өгөхгүй бол цаг оддоггүй гэж сонссон юм байна. Би үсээ засуулмаар байна. Хурдлаарай. Явж очрлээ. Энэ үсчин рүү орох шахлаа шүү. Талх. Тэр залуу амьдралыг минь баллаж байна. Чаддагсан бол тэр тэнэг хуучин талхыг. Байцаарай. Тийм ээ. Олцголоо. Чи өнгөрсөн доо талхаа. Ингээд болчихлоо. Энэ компьютерийн чипний ачаар би талхыг хаанч байсан хяналт чадна. Хяналтын чип над дээр ингээд. Харин энийг талхны духан дээр наах арга олох хэрэгтэй. Тэгвэл миний хэлсэн болгоныг хийн. Ноён төлөвлөгөөгөө туршиж үзнэ. Я. Оо, янзтай. Ла. Гайхалтай. Одоо тэр хатаж хуучирсан буудаан дээр суйрлуулна. За талха удахгүй бизнесийн чинь хугацаа дуусна. Тийм ээ. Ноён талхны өсчний газар тагтаа морил. Заваарс хэн ялаа оруулчихваа. Болчихлоо. Үнэхээр болчихлоо. Одоо ямар их хөвгөлдөн гэж? Болгоомжлоорой талхаа. Нэгдүгээр тул нэгдүгээр. Царайг нь баллаад өгнө. Юу? Хөөе, та зүгээр үү? Ноён талхаа юу хийгээд байгаа юм бэ хэмээн? Гүчиглэг буутай юу? Энд нус байна. Энэ хоёр хоёулаа ухаанаа алдчихэ. Ахаа зөнтөө байгаа шүү. Угаасаа ингэж юм уу? Хэд их ажиллаад ухаанаа алдчихсан юм шиг байна. Ээж би энэ талхнаас яагаад вэ? Ухаанаа алдаа энэ. Та ямар хажуу болчихвоо? Талхыг харж чадчих байвал өвдөж байсан ч яах вэ? Ясаамраадах юм. Хорлон сүйт ихэд ус хэрэгтэй байна. Байц ус уулгаж болохгүй. Талханд халуун ногоотой сүмсэл болно. Ноён талхаа өөрийгөө битгий эндэлдэ. Ямар байна та? Чи одоохон завнаа. Өөр олон сонголт байгаа. Масаби хийлээ. Ноён талхаа та зүгээр үү? Ноён талхаа. Одоо бүгд чамааг мундаг гэж бодгоо болсон байлгүй. Гэхдээ энэ хангалтгүй. Бизнесийн бүрэн мөсөн тампуур уулмаар байна. Аха! Ажилчдынхаа цалин нэмбэл яах вэ? Мөнгө хамаагүй хурдан алдна да. За, ажилчид чинь 10 дахин цалин амна. Ноён талхаа та яаж гисэн юм бэ? Юу дуугаралтай юм бэ? Ноён талхаа. Шин нэгэрээ. Одоо гарын үсгээ зур. Шинэ? Ажилтны цалин өнөөдрөөс эхлээд 10 дахин нэмлээ гинэ. Ухаанаа алдчихж цалинтай угаалгандаа гэрлүүгээ уйлаад явдаг штэ. Дээр нь бүгд өдөрт 4 цаг ажиллана. Би гэрээ мараа гарахгүй хэдэн хоног болдог. Дахиад байгаа юм. Үгүй байлгүй. Ажилчид сардаа нэг удаа урамшуул авч мөн амрана. Талхаа. Бид буруу юм хийсэн бол би ингэж тоглолтоо. Би ойлгохгүй байна. Альвэ хурдан гарын үсгээ зур. Сайхан та. Хамаг мөнгө ажилчдаа өгч дуусаад үсчний газар чинь дампуурна. Яагаад энэ хүйсэлгч байгаа юм бэ? Өнөө оройн шилдэг мэдээ. Дараагаас илүү хичээж ажилладаг ажилчид
Үнэхээр урам авмаар. Ажлынхаа юунаас урам авдаг вэ? Талах ажилчдаа санаа тавьдаг гэдгийг харуулсан. Тиймээс илүү хичээж ажил. Одоо хоочлоо. Талах хүсчний газар тавтан нарыг. Өнөөдөр ирсэнд баярлалаа. Дуртай усны засалтаа сонгоорой. Бид удахгүй үйлчилнэ. Баярлалаа. Эднийг шилдэг үйлчилгээтэй. Ажиллахад ямар сайхан газар вэ? Талах хүсчний газарт ажиллахад гомдолмор зүйл байдгүй. Одоо ярих заваалга ажиллаа хийх ёстой. Өнөөдөр доктор 1000 лаад үсгийг хийх болно. Талах хүсчний газар тавтан нарыг. Энэ насанда энэ хичээнгүй ажилчдыг харж байсангүй. Үгүй талхыг дампууруулах гэж байгаа тэднийг бүр жаргалтай болгочихлоо. Ингэж байх цаг алгаа. Талхаа үнэ 50% хямдруул. Бүх засал 50% хямдсан шүү. Тийм ээ. Манай дарга ухаан алдсан. Эдний үсчэнд орохыг хүсдэг байлаа. Данж мөнгөний боломж гардаг байсан юм. Чи хөгшин эмэгний мөрөөдлийг биелүүллээ. Би мөнгө хэмжээний тулд хүүхдүүдийнхээ үсийг өөрөө засдаг байсан. Одоо мэрэгжлийн үнээр засуулах нь байна штэ. Энэ супер. Тийм ээ. Талах хүсчин хизээч юм алдартай байгаагүй ах. Өгөөмөр занг нь хот даяар мэддэг боллоо. Ядуурх ёстой байсан штэ. Ерөөсөө миний хүснээр болсонгүй. Тэнэг зүсэм талха. Одоо ингэнэ. Хайртай бүх зүйлийг гаргаж хаяна. Талха машиныхаа түлхүүрийг аваад гаргаж хаяа. Баярлалаа. Ханд өгс өгөөмөр сэтгэлд чинь баярлалаа. Сургуулийн тойрон аялал болж байгаа болохоор өнчиг хүүхдүүдийг зугаалганд авч явж чадхаар боллоо. Машинуудаа өгсөн баярлалаа. Би амьдралыг чинь хүртэл авч чадна. Талха чи байшингаа хүртэл үнгүү бэлгэлэх болно. Хотын даргын хувьд талархал илэрхийлье. Байшин чинь гайхалтай асрамжийн газар болно. Баярлалаа талха. Их сайхан сэтгэлтэй юм. Энэ мох хөгшний зүрх бүлээцлээ. Би яагаад ялахгүй байгаа бэ? Тал улам бүрэл сайжраад байх юм шудраг биш байх штэ. Одоо эрчимтэй арга хэмжээ аавна. Чамд сохор зоос зүйлдэхгүй дээ. Талхны Монгол хотын жинхэнэ баатар. Бусдыг их сэтгэл чинь бидэнд урам хайрлаа. Ийхүү би чамайг баатар болгож байна. 100 жил татам ганцаар талхыг баатар залгаж ирдэг гэсэн. Нүдэ олсон шагнал боллоо. Одоо Баатрин хаан хөшөөг дэлгэцгээе. Бүх хэд хөрөнгөө хандвалсан. Энэ дэлхийн хамгийн өгөөмөр талх. Нэр нь бүх цаг үеийн түүхэн номнуудад бичигдэн дээ. Тэд хөшөө хийсэн юм уу? Алтааруу? За яг уу талхаа. Би сүүлчийн нөөцөө ашиглахаас та. Талхаа, сайн үйлсээ үргэж илүүлээд үсчний газрын гэрчлэгээ гаргаж ирээд надад өг. Тийм ээ. Талх үсчний газар удахгүй минийх болно доо. Талх үсчний газар минийх болно. Миний толгой юу болоод байна? Ноён талх. Та нар ч ноён талх. Ноён талхыг буулгаа. Ноён талх. Ноён талх. Буулгаач. Нуруу өгдөөд байна. Та нарыг шүүхий шүү. Энэ дурс хүртэл өгсөө. 1 жилийн дараа. Энэ юу том хөшөө вэ? Талхны Монгол хотын баатар шүү дээ. Талх гэдэг юм. Миний хүү том болоод яг талх шиг өгөөмөр сэтгэлтэй болох ба та. Бүгдэл талхыг хайрладаг. Чи бас хүртэл дэндүү хайртай болохоор хөшөөг нь үнгүй өнгөж өгдөг. Ямар мундаг аах вэ? Би том болоод яг талх
Батгүй яах вэ хөөмин? Элсэн чихрийн өшөө авалт. Баярлаа. Хөгшөө, ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нь вэ? Манай байшинг нураачихлаа. Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйтгэжгэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Дахиад тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн манай найз нөхдөд ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж байгаа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй штэ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өгөх гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол эднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. За. Зүгтараа. Нөхдийнхөө талын алдчихгүй шүү дээ. Өөдгөө талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. Халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан. Яна, усан дусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж. Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөө алдчихлаа. Эсэн чихрүүдээ бидэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан золиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж байгаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён талхаа бидний дөрүүдэд харьлаа шүү. Маргааш уулзъя. Баяртай. Хэм бэ? Би буруу сонссон юм байх та. Юу вэ? Хэн гадаа элсэн чихэр асгаж хаваа? Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм аа. Шүүрдэж хаяа да. Энэ талх биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө,
Эдүүлээ энд яах гэж ирснэ талханд тайлбарлацгаая. Элсэн чихэр хаачны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүй. Холоос ирсэн үйлчлүүлэгч чэж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзэхүү дээ. Та тэр чих элсэн чихрийг яаж гоёх вэ? Аха, биеийг чинь том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Эн чин гялгаруутай байли байж штэ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүртэн овоолж угаад хялгаруутан бэлэнд хийснийхээ дараа биений хэлбэртэй болгож өгөөд нүд хамар ам зураад өгвөл за дуусчихлаа. Ингээд хөлгартаа болоод том болчихдог. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа. Ялгаруутан бэлий болохгүй нэ. Эн чин хэн зуух вэ? Энүүгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хэн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайлсан чихэр болно. Сайхан халуун хайлсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтээ жигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Тэгвэл одоо эхэлхүү дээ. Эдгээр талах шиг том болчихлоо шүү дээ. Үдэгрэ. Ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Чамсгүй. Төшөг хатаа. Одоо яа та. Аха! Бууж өгөх болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо. Энэ талах яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу? Талхнуудаас илүү том болчихож. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа. За зүгээр дээ. Нэр тасны төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Эхэр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ. Энд чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг авандаа. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энд чинь хөвөн шиг зөөлөн цогтх юм байна. Харин сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь 80 талхаа бид ирлээ. Эн чин юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. 80 талхаа ингээд энэ хүн хэм бэ? Мэнтлэр манай үсчний газрын массаж хөвөн чихрийн залуу. Сайхан байж. Сайн байна.
Цаг хугацааны машин. Чиглэг зөөлөн арьстай болмоор байна уу? Долоо хамгаалагч миний хэлхийг сонс. Зурагтаар тэр чигтээ талхал гарч байна. Талхчны хотын хамгийн шилдэг үсчний газар аль вэ? Тэр бол ноён талхны үсчний газар. Өнөөдөр ноён талхтай ярилцах болно. Энд хүртэл талх байна. Залхдгүй мүү? Ноён талха та баг байхасаа л үсчин болохыг мөрөддөг байсан гэлүү? Тэгэлгүй яах вэ? Манай ээж хэлсэн л дээ. Би төрөхтөөд өрөөсөн гартаа хайж нөгөө гартаа сан барьчихсан байсан гэж. Энэ муу талх төрөхтөө дургу хүрмээр байж. Тэгээд зогсохгүй. 3 настайгаас эхлээд ганцаараа үс тасаж эхэлсэн. Ээж аав маань үсчин болохгүйгээд хайж самын минь хайсан ч эрвийнхэнүүд хайж самын минь эргүүлж өгөхийг хараад ээж аав маань ч бодлоо өөрчилсөн дөө. Хөөх, бурхнаас илгээсэн үсчин байх нэ? Тийм ээ, тийм. Энэ муу дургу хүрмээр талхны хандыг хаг дарах юмсан. Нэрэ яг тийм шүү. Цаг хугацааны машинд сууж талхны багнаас руу очиод үсчин болох хүслийг тас татнаа. Чаалуудын мөрөөдлийг няц дарах шиг сайхан юмч байхгүй л дээ. Ингээд дууслаа. Миний багархалд бүтээл цаг хугацааны машин. Энэ л байхад талх дуусаа. Бяцхан талхаа хүлээж байгаарай. За, 30 жилийн өмнөх үе рүү явцгаах уу? Ёо, оччихсан байх та. Энэ одоо юу үнэр вэ? Энэ хав тэрчгтээ дүүрэн хог байна шүү дээ. Тэв шүү дээ, дээр үед эн чинь ариун цэвэр өрөөний хогисаа байсан. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн үе рүү ирчихэж ээж аргагүй ухаалаг шүү. Арай хийж гарлаа шүү. Арчахгүй дээ. Их л харсан жаалууд байна да. Хотын төв шинэ гулгалтын төв нэгдсэн байсан. Би өнөө орой дискотек орж зугаацсан. Үнэхээр дан хуучны кинонууд байна шүү дээ. Юу вэ? Энэ жал яг талах шиг юм байна. Жаала. Чамаа хэн гэдэг вэ? Намаагүй талах гэдэг. Ноён талах яазуу. Ийм хурдан талахтай уулзчихдаг байх шүү. Ажил ийм амархан бүтчих гэж. За, чиний мөрөөдөл үсчин болох байлөө. Үгүй. Юу? Юу гэж үсчин болдгийм бэ? Мөнгө ч олохгүй. Өөдгөр тааштай. Би энэ гамбургер ах шиг дэлхийн хэмжээний жүжигчин болоод зүүндээ их мөнгөтэй болно. Маш их нэр алдартай болно. Төрхтөл гартаа хайцсам атгаж төрсөн гэв үстэй. Та чинь мангар юм хааш юм бэ? Талах яаж сам хайж барьж төрөх юм? Талхаа. Одоо кино эхлэх болчихлоо. Энэ дээрж байсан бай. Аваа нөгөө. Хаач чухаа. Урд явж киногоо үзцгээе. За аваа явцгаая. Юу вэ? Энэ талх баг байгасаа үсчин болохыг хүсдэг байсан гэд байсан. Сайхан худлаа ярьж. Энэ цалиг дэндүү жоохон болохоор болохгүй юм байна. Залуу талх дээр очноо. Одоо зөв цагтаа ирсэн байлгүй дээ. Энэ чинь улаан буурцгны бомны үсчин байна. Талх үсчний газрыг өвлөөгүй байгаа юм болов аа? Талхаа. Ингэж муудаж гинтсэн чимс авчирдаг нь яаж байгаа юм бэ? Уучлаарай, хямдхан байсан. Бид нэр заавал хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж хэлсэн мэт дээ. Юу вэ? Энэ талх чинь залуу байхдаа ямар ч хэрэггүй хэвдэн байсан байх шүү дээ. Одоо тэгэхээр би заваагаад өгнө. Эрхмээ тавтам орилно. Үйлчлүүлэгч орж ирж байхад өөх юм эхлээд өгөх хэрэгтэй юм биш үү? Ямар муу үйлчлэгээд юм бэ? Эрхмээ, уучлаарай. Талхаа юу хийгээд байгаа юм бэ? Үйлчлүүлэгчид бушуухан цай хийж өгөөч. За эрхмээ. Энэ жимстэй цай эрхмээ. Хацгаа. Яаж байгаа чинь энэ вэ? Уучлаарай эрхмээ. Та зүгээр. Талхаа, чи яаж байгаа чинь энэ үү?
Эрхмээ уучлаарай. Энэ залуу шинэ хүн байгаамаа. Яагаараа ийм завхарсан үсчин байдаг байна. Талха. Чамд яагаараа хийж чаддаг юм ганц байдаг юм бэ? Багэт юу болоо вэ? Эрхмээ талх дахиад лалдаа гаргаад үйлчлүүлэгчдэр цай асгачихлаа. Энэ толгойгоо яах юм? Цагтаад өгөн дөө. Нөгөө Талха өнөөдөр та ингэж хайрдаа. гихтээ Өнөөдөр та гэртээ хайр. ойлголоо эрхмээ. Энэ залгаас болоод бүр яахаа мэдэхгүй байна. Өдөр болгон л хэрэг тарьж байх юм аа. Дасгад хугацаа хэрэгтэй л дээ. За, үсчин болно гэсэн хүсэл нь унтарсан байлгүй. Өнөө шин чиний мөрөөдлийг би тас татаад өгнө. Юу хөвчлөлтэй байгаа юм бэ? Ой, энэ мангар талх явж байна. Тэр гүнгэлсэн царайг нь харда өнөөдөр бас загнуулсан юм шиг байна. Талхын уйлж байгаа царайг харж байчид өдрийн ажил дуусна та. Йоо, энэ талх чинь үнэндээ бол энэ хавийнхаа мангад байсан байж тээ. Гоох, тэнийг таалах байна. Манай ээж хичээлээ сайхихгүй энэ ах шиг мангар болно шүү гэж хэлсэн. Мангар таалах, мангар таалах, мангар. Талх хийзээ угаас уух юм болоо. Ээж аав нь ч мөн чиг шаналж байгаа да чаваас. Энэ муу талх чинь энд тэндгүүд орд үзэгдэж байх шив. Тэр лүүн дагаж яваад харнаа. Би ирлээ. Ичи юу вэ? Энэ арай талхын гэр биш байлгүй дээ. Рүүчи ах нь ирлээ. Сайн байсан биз дээ. Өнөөдөр ч гэсэн хөвгөлтэй байсан уу? Юу вэ? Жон байж тээ. Ах нь өнөөдөр ч гэсэн үсчний газарт баахан л загнууллаа. Жон та ярьж байдаг. Амьдрал нь дэндүү хүнд болгоор солиорчихсан юм болов? Дандаа загнуулж дорд үзэгдээд надад үсчин болох авьяас байхгүй юм шиг байна. Бүгд л надаар үсээ засуулахгүй гэх юм. Багетах надаас болоод шаналж байна. Буурцагтаа бов захирч гисэн одоо залхсан байх уу? Үсчин болохоо болиод нутаг руугаа буцъя да. Юу? Үсчин болохоо болно? Үснийг яаж ханаа юм бэ? Яхаар юм хачин газар байдаг байна. Чипсэнд ус тас хавьяас огт байхгүй. Рүүчи чамаас ч гэсэн салъя да. Сайн сонголт. Эци юун тэнийг юм яриад байгаа бэ? Та чинь өдөр ирсэн үйлчлүүлэгч үү? Чамайг арчаагүй гэдгийг мэдэж байсан ч арай ийм гэж бодсонгүй. Дандаа алдаа гаргаж хэрэг тариад ёстой нэг хачин арчаагүй юм. Би ч гэсэн мэднэ. Тэгэд л ус засгаа болохоос. Гэхдээ хамгийн арчаагүй зан чинь амархан бууж өгөх гэж байгаа байдал чинь. Юу? Алдаа гаргаж хэрэг тарьж болно. Гэхдээ бууж өгч болохгүй. Энд тийм бол хамгийн шилдэг үсч болж чадах уу? Хамгийн шилдэг үсч? Тэний зан ааш чинь авах юмгүй. Дээр нь царай муутай. Тэгээд үстэл халзархаа. Халзархаа гэсэн үү? Гэхдээ л үс засах чадвар чинь маш сайн. Би баталчихъя. Чи хожим хамгийн шилдэг үсчин болоод наадтай өрсөлдөх болно. Юу яриад байгааг чинь ойлгодгүй. Чиний авьяасыг би сэргээгээд өгье. Маргааш өдөр нэг цагт үсчин дээр уулзъя. Зя болчихлоо. Дараагийн үйлчлүүлэгч суугаарай. Санаас хол. За ирхмээ, үсийг чинь яаж янзлах вэ? Хин чамаар засуулна гэсэн юм бэ? Би тэр талхаар засуулмаар байна. Талхаар уу? Ирхмээ, энэ залуу ажилд ороод удаагүй байгаа болохоор одоохондоо үс засахтаа. Чи дутаа. Ой, талх. Чи хурдан ирээд миний үсийг янзлаадах, өөрийнхөө чадварыг харуулаадах. Ойлголоо. Болчихлоо ирэх юм ээ. Ийм юм гэж байх уу? Ийм богино хугацаанд ингэж гоё янзалчихлаа гэж юу? Ой, дажгүй байна. Тэр харал та. Би чамд. Яаж ийм гоё үстэй болгоч боо? Миний үсийг бас янзлаад өгөөч тийх үү? Би эхлээд ирсэн за. Үгүй би эхлээд засуулна. Эхнээ баярлалаа. Хааш явчих вэ?
Яа, цаг хугацаагаар аялах чинь амаргүй юм байна. Тэр яахав дэми талхыг л баярлуулчихад ирэх шивдэ. Чипс хаана юм хажин ус асалтай болчихвоо. Ингэж бахаар манайх руу ороод ирээ. Гоц авьяастай ус чин талхаар засуулал та. Юу гэнэ? Мангар талхаа. Чамайг өдий зэрэгт хүргэсэн хүн хэн гэдгийг мэдэхгүй юу? Юу гэсэн үг вэ? Тэр бол би юу ч хэлэх вдэ. Юу вэ? Сарын шилдэг ажилтан. Суу, Шоко. За очлоо. Бас яасан бэ? Маргааш манайх сарын шилдэг ажилтнаа тодруулах өдөр. Сарын юу гинэ? Үргэлж илүү их хийдэг ажилтан сарын шилдэг ажилтан болгодог юм. Өмнөх саруудад Шоко дандаа тодордог байсан. Надаас өөр ажилтан байгаагүй юм чинь. Битгий сануулад бай. Тиймээс одоо ширүүн өрсөлдөөн болно. Миний хоёр ажилтан өрсөлдөж, ялагч зургаан энд өлгүүлэх эрхэм хүндэт ажилтнаар тодорно. Байц бас болоогүй. Сарын шилдэг ажилтан мөн тусгай шагнал авна. Шагналаа. Юу юм бэ эрхмэ? Тусгай шагнал бол надтай хамт орой хоол идэх. Хөөх! Ямар дог гэж ноён талхтай оройн хоол идэнэ. Харин сүү ноён талхтай хамт оройн хоол идэж байна штэ. Ямар мундаг ажилтан бэ? Хэн чин шилдэг гэдэг юм баталхыг тэсэн ядан хүлээж бай. Мэдлээ эрхмэ. Би явлаа. Баяртай. Өнөөдөр сайхан байлаа ноён талхаа. Болгоомжтой хараарай. Маргааш уулзъя. За. Бас сайхан зүүдлээрээ. За. Маргааш уулзъя гэж хэлсэн байх үү? Чи явах бол уулзахгүй шүү. Чи үнэхээр сарын шилдэг ажилтан болмоор байгаа мó? Яг тийм. Таа ч гэсэн болмоор байгаа үсттэй. Үгүй. Энэс муухай юм гэж байхгүй. Ноён талхтай хамт хооллогчтэй битгий өгөөд сүрэг. Юу? Би зүгээр л ойлгохгүй байна. Би зүгээр л өдөр болгон ажилдаг шиг айл болох баг хийж байна. Сүү. Чи заавал ялах ёстой шүү. За юу? Ойлгох уу? За, ойлголоо Шоко. Бүх цаг үеийн сарын шилдэг ажилтан болно доо. Өнөөдөр өөрийгөө батлан харуулах өдөр. Ажилдаа хамгийн түрүүнд очноо. Яаж шилдэг ажилтан болох вэ? Нэгдүгээр бүлэг, нэгдүгээр хэсэг. Дарагтайгаа бахархалтайгаар мэндэл. Сайн уу ноён талхаа? Өнөөдөр сайн биз дээ? Чимээгүй байгаач. Сайхан унтаж амарсан уу? Хар үрээр хорилоод байх юм аа. Нөгөө хэдийг ирэхээс өмнө өсчний газраа цэвэрлэнэ. Нүдэнд харагдчихлаа. Сайн байна сүү. Үргэлж сарын шилдэг ажилтан болж байгаараа. Тэгнэ. Цэвэрлэгэндээ оръё. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2. Балчлаа. Одоо хогоо гаргаж хайнаа. Дүтүрүү. Сайн байна Шоко. Цэвэрхэн болчихож энэ удаа чи үнэхээр сайн байна. Би цэвэрлээгүй. Сайн ажиллаа. Даруухан загнах хэрэггүй. Чи өнөөдөр хоцорлоо сүү. Шоко чамд ганц хоёр юм зааж өгөг. Ноён талхаа та ойлгохгүй байна штэ. Дуугүй ажилдаа. Гэхдээ хүлээж байл та. Намайг харж байхад нь бүр сайн цэвэрлээ. Тэгвэл надаар бахархан да. 1 2 1 2 1 2. Сайхан юм аа. Таны ажилдаа үнэхээр дуртай болол та. Сүү. Өнөөдөр би чамд үнэлгээ өгөх шаардлагагүй. Яагаад гэвэл чи мэдээж шилдэг гэн. Ноён талхаа. Төгс төлөвлөгөө. Шал бүр халтар болчихож 1 2 1 2 1 2 1 2. Ой. Цэвэрлэнэ.
харагдахгүй байвал муу шүү дээ. Эхмээ Хүсч гарчиж гэхдээ битгий санаа зов би арчаад өгье. Хөөх ямар муухай өнөртэй те. Яна. Наад янчур байна штэ. Өнөөдөр яагаад миний төвчээрийг бараад байгаа юм? Өөр газар очиж хэрэгтэй юм хий. Сарын шилдэг ажилтан тэгж л харагддаг юм. Ажилдаа шамдаж альваг нь ухалцтайгаар авч үздэг. Сүү, чокогоо сайн сурал, чимээгүй ажиллаж сур. Хаа? Сүү, эн чинь болохгүй шүү дээ. Юу болоод байгаа юм бэ? Намайг сайн ажилтан болгож харагдуулаад байх юм. Намайг уучлаарай Шоко. Сүү, ч пава дээрэ. За, сүүлчийн боломж шүү. Боломж битгий алдаарай. Айлглаа. Очлоо ноён толгой. Кетчуп. Оо, алчглаа. Байцаарай. Ямар жижиг юм бэ? Энд том байж магадгүй юм. Тийм ээ, миний ялалт. Миний хайртай сүү цаг гаргаж надад энэ том кетчупыг авч иржээ. Ямар сайн ажилтан бэ? Наашир айлв нададтай хамт тансаг зоогийн газар тооллороо. За ноён толгой. Хурдгаач. Энэ хүүхд чинь яас удаж байна? Ноён толгой. Таны хийснээр яагаад ирлээ? Жаахан удчихлаа. Яагаад гэвэл харж байгаа үстэй жаахан. Сайн уу ноён толгой? Сүү! Шоко ноён толгойтой хамт амьдралынхаа хамгийн сайхан мөчийг өнгөрүүлж байгаа бах та. Тэгээд юу болсон гэж санана? Би дахиад л үсчний тэмцээнд төрүүлсэн миний дараалсан 5 ялалт. Жил болгон